ингээд өнөөдрийн эзэм шинжлэлийн онол практикийн баг хурлыг нээж өгөх юм тийм Монгол. Өнөөдрийн энэ чухал сэдвээр зохион байгуулж байгаа эзэм шинжлэгээний энэ онол практикийн баг хурлыг одоо байгуулагдсны 90 жилийн баярын мэндийг хүргье. Эрүүл хүн одоо бүхцүүдийг эрүүл байвал одоо мянга хүрэлцэн ирсэн байна. Одоо Монгол улсын эрүүл мэндийн яам зүрийн нарийн бичгийн дарга ирсэн байна. Хамтран зүтгэгчнэр маань ирсэн байна. Олон одоо энэ эрдмийн одоо судлаач нарыг бас дурдж хэлмээр байна. Манай олон гишүүн байгууллагын удирдлагууд бас энэ хөдөө орон нутгаас манай бас талархлаа илэрхийлье. Тэгээ ер нь би энэ нээлтийн үгийг хэлэх үедээ бас энэ үгийг болохгүй зүйлийг ярихаасаа илүү болно бүтээн гэж бид бодох ёстой. Энэ тулгымцсан асуудлынхаа ард эдгэстэй цалин улс бас хангалтгүй байгаа. Ер нь бүх салбарын ажилтгчдын цалин улсууд хангалтгүй байна. Бас энэ чиглэлийн байгууллагууд хөдөлмөрийн харилцааг тулгамдж буй асуудлаар ярилцаж олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний онол яамны зүгээс ч гэсэн та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил цааш гарч байгаа. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, эрүүл мэндийн яам болон ажил олгогчдын төлөөлөл энд бол анхааралтай бас хандаж та бүхнийхээ бол эндээс гарч байгаа олон цааш шийдвэрүүдээр бас нухацтай хамтарч уулзаж ажиллах болж байгаадаа их төрлийн баяртай байна. Ер нь бол манай олон улсын энэ үн шатыг бид тулах гэж байна гэдэг хэлмээр байна. We have 20 million members. Тэгэхээр энэ 20 сая гишүүдийн энэ чулуун орон гишүүдийн 40 гаруй хувь нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа. Одоо бараг л одоо бүхэл салбарт тулгымцсан асуудал байгаа. Ялангуяа энэ бүхэл салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг одоо нэмэгдүүлэх, энэ цалин хөлсний худалдан авах чадварыг хадгалж хамгаалах, ажлын байрны баталгааг хангуулах энэ чиглэлээр бол маш олон гомдол одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагад бол ер нь өдөр алгасахгүй ирдэг. Тэгэхээр энэ утгаараа бол бүх салбарт тулгымцсан асуудал маш их байна. Тэгэхээр энэ салбарууд дотроос эрүүл мэндийн салбар, боловсролын салбар бол өөрөө олон ажлын байрыг өөртөө шингээдэг, бас юм шийдвэрлэх одоо олон асуудал хоримтлагдсан салбар. Энэ дээр дурдсан одоо энэ салбарууд бол цалин хөлсний одоо нэмэгдлийн арга хэмжээ бол бас олигтой авч явж чаддгүй ийм салбарууд. Энэ цалин хөлстэй нь одоо уялдаж бас шийдвэрлэх маш олон асуудлууд дагж гарч ирдэг. Тэгэхээр энэ салбарын одоо хүрээнд тулгамж байгаа асуудлыг одоо өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төрийн албаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, энэ олон улсын байгууллагууд нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтарч энэ олон улсын эрдэм шинжилгээний баг хурлаараа дамжуулж энэ бүх нийтийн эрүүл мэнд, энэ эрүүл мэндийн салбарт одоо тулгамж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг чиглэлээр энэ онол практикийн баг хурлыг зохион байгуулж байна. Энэ онол практикийн баг хурал нь Монгол улсад одоо үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч өгснээ түүхэн 100 жилийн энэ өдөр одоо зохион байгуулагдаж байна. Тэгэхээр би түрүүнд хэлсэн ер нь энэ хөдөлмөрийн харилцаанд тулгамж асуудал бүх салбарт байна. Тэгэхээр бүх салбарын асуудлыг бид салбар бүрд нь ингэж тодорхой ингэж одоо онлын хүрээнд, судалгааны хүрээнд авч дүгнсний дараа шийдвэрлэх гарцыг нь бид бас хамтдаа эрэлхийлэх ёстой. Тэгэхээр өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн байгууллага зөвхөн шахаж шаардаад энэ үр дүн одоо гаргана гэж байхгүй. Хамтдаа энэ төлөөллийн байгууллага буюу одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тухайн салбарын ажиллагчдын өмнө тулгамж байгаа асуудлыг гаргаж, төлөөлж, төр засгийн газар ажил олгогч нарт илэрхийлж хамтдаа одоо шийдлийг бол гаргах ёстой. Тэгэхээр ер нь энэ хамтын үйл ажиллагаа бол бүх салбарт чухал байна. Зарим салбар бас энэ хамтын ажиллагаа, энэ нийгмийн түншлэл гэдгийг бол сайн ойлгохгүй байна.
Тэгэхээр энэ хамтын ажиллагааныхаа үр дүнд энэ тулгымцсан асуудлаа шийдвэрлэх энэ асуудал бол цорын ганц зөв зүйтэй юм гарсан. Холбооны анхны байгууллагууд үүсгэсэн байгуулагдсны одоо 100 жилийн явуулж байгаа. Тэгээ өнөөдөр энэтэй холбогдуулаад үйлдвэрчлийн холбооны эрүүл мэндийн салбарынхны одоо он практикийн баг хурал болж байна. Энэ он практикийн баг хурал дээр бол нэлээдгүй ач холбогдолтой болж байгаа. Яагаад гэвэл олон талд хамтын ажиллагаа төрийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах тал дээр нэлээдгүй олон зүйлүүдийг бас хамтарч ярилцж байна гэж ойлгож байна. Үйлдвэрчлийн эрүүлийн байгууллагууд бол бас зах хэмжээнд төрийн бус үйл ажиллагаа явуулж төрийн байгууллагатайгаар хамтарч ажилладаг. Зарим нэгэн одоо эрүүл мэндийн салбарын чиглэлийн тулгамж байгаа асуудлуудыг ярилцах, хамтарч ажиллах, энэ ажлын хүрээнд ойн хүрээнд за энэ одоо онц практикийн баг хурлаас гарч байгаа шийдвэрүүд дээр бас эрүүл мэндийн яам хамтран ажил дэмжлэг үзүүлж бас ажиллахаа сая энэ хуралдаан дээр бас хэллээ. Тэгээд үйлдвэрчлийн эрүүлийн нийт гишүүд энэ 100 жилийн хойг тэмдэглэж байгаа нийт одоо гишүүдтэй болон энэ үйлдвэрчлийн эрүүлийн байгууллагын хамт олонд 100 жилийн ан халуун баярын мэндийг бас өргөн төшөөлж байна. Мэдээж тэгэлгүй яг эрүүл мэндийн салбар дээр бол одоо хамгийн хүнд хэцүү өдөр шингөө цаг хугацаагүйгээр эрүүл мэндийн хяналтаа манаанд ажиллаж байгаа эмч энэ одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг бол байнга нэмэгдүүлж авах шаардлагатай. Өнөөдөр явж байгаа цалин бол их бага байгаа. Үйлдвэрчлийн эрүүлийн байгууллагаас ч гэсэн тавьж байгаа санал за эрүүл мэндийн яамны одоо удирдлагын зүгээс тавьж байгаа бодлого бол энэ салбарын ажилтны ажлын цалинг нэмэгдүүлэх тэр хүнд ачаалттай байгаа тэр нойр хоолгүй тийм үү өдөржингөө ажилдаг хүний төлөө өөрийнхөө утсыг салгаж чадахгүй энэ ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхаа цалинг нэмэгдүүлэх үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлыг бол өх хурал засгийн газарт тавьж үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллахаар ажиллаж байна. За юуны өмнө телевиз үзэж байгаа бүх хүмүүст Монголын үйлдвэрчлийн эрүүлийн холбооны 100 жилийн баярын мэндийг хүргье. За манай байгууллага эрүүл мэндийн хөгжлийн төв маань төгсөлтийн дараах эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадваржуулах бүх асуудлыг хариуцсан зохион байгуулдаг. За тэгээд энэ үүднээс бол бид 2017 онд эрүүл мэндийн салбарт эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн харилцан хандлагыг сайжруулах сэдвээр бол сарын аян зохион байгуулсан. За эхний удирдал зохион байгуулсан. Мөн одоо энэ 2 дугаар хагас ч гэсэн энэ чиглэлээр юм зохион байгуулахаар ажиллаж байна. За яг өнөөдрийн ажлын хүрээнд бол бид үйлдвэрчлийн эрүүлийн холбоотойгоо хамтран энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаадаа их баяртай байна. Яг тэгэхээр энэ маань байгууллагаас ирсэн төлөөлөгчд маань эргээд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар бүх нийтийн эрүүл мэндийг хэрхэн бэхжүүлэх талаар бас энэ сурсан мэдсэн гарсан шин санаачлалуудаа хамтран хуваалцна гэж ойлгож байгаа. За манай байгууллагын хувьд бол одоо мөн энэ жил эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан байгаа. Энэтэй холбоотойгоор олон ажлуудыг бол эрүүл мэндийн салбар хийж байгаа. За энэ хурал нь өөрөө энэ жил энэ асуудлын хүрээнд болж байгаа энэ асуудлаараа яг ажлын байран дээр хүн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаснараа хувь хүний эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ямар өөрөг оролцох гүйцэтгэж чадах вэ гэдэг талаар нэлээд ойлголт хандлагыг өгнө гэж бодож байна. Бүх нийтээрээ дэлхийн нийтээрээ бүх нийтийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулж байгаа. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарт ажиллахсад иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрийн харилцаанд тулгамдж байгаа асуудлын талаар эрдэм шинжилгээ онл практикийн баг хурал хийж байгаа хамгийн гол зорилго бол ерөөсөө ажлын байран дээр ажилтан хүний өмнө тулгамдж байгаа асуудал түүнийг тодорхой судалгаа шинжилгээ онлын үндсэн дээр одоо судалж тодорхой одоо практик нөхцөл байдлыг судалж үзсний үндсэн дээр гарцын талаар зөвлөмж дүгнэлт гаргасан ийм одоо зорилгыг бид нэр өмнө тавьж байгаа. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын өмнө тулгамдж байгаа их олон асуудлууд бий. Тухайлах юм бол ажлын ачаалт их байна, цалин бага байна гэд ярьдаг. Гэтэл бид нар өнөөдөр энийг яг ямар үндслээр түцсэгт тавиад байна вэ? Ямар гарц байгаа юм бэ гэдэг талаар олон талт одоо илтгэлүүд тавигдахаар байгаа. Тухайлбал тухайн ажлын байран дээр одоо хөдөлмөрийн одоо нөхцлөөс гадна ажлын байрны эрүүл мэндийн асуудал, эрсдлийн асуудал, ажлын байрны дарамт, стрессийн асуудал, нөгөө төлөөс ажилтнуудын одоо эрүүл мэндийн асуудал, нөгөө талаас ажлагчдын одоо нийгмийн хамгааллын асуудал, мөн одоо төрийн үйлчлэгээний олон улсын байгууллагаас бүх нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа энэ цаг үед эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрсдийн ажиллах нөхцлөө яриа зогсохгүй бүх нийтэд яаж тэгш хүртээмжтэй чанартай төрийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээг үзүүлэх вэ? Энд бусад салбаруудын оролцоо ямар байх вэ гэх жишээний олон асуудлуудыг энэ хүрээнд авч үзэж байгаа. Тэгэхээр ер нь бүх нийтээрээ эрүүл их байна гэдэг энэ асуудлыг олон улсын үйлдвэрчний эмнэлгүүд тухайлбал саяхан бол олон улсын хөдөлмөрийн байгууллага ПИСА улсын байгууллагатай хамтраад Тажикстан одоо
улсад одоо онлайн одоо ийм хурлыг зохион байгуулснаас энэ үед бол ерөөсөө ажилтан хүн, эмнэлгийн ажилтан хүн хүртэл ажлын байран дээр байнгын стресс дарамтанд өртөж идэг. Энэ асуудлыг ерөөсөө улсын хэмжээнд, засгийн газрын хэмжээнд авч үзэх ёстой гэдэг талаар ч гэсэн одоо олон улсын байгууллагын хүмүүс байна ярьж байна. Тэгэхээр өнөөдрийн эрдэм шинжилгээний баг хурлаас тодорхой зөвлөмж дүгнэлтийг гаргаж бид нар цаашид эрүүл мэндийн яам засгийн газар холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.